Өглөөний мэнд. Би энэ хавийн хүмүүст Библийн үн төлбөргүй хичээл яаж хийдгийг үзүүлж байна. Библи судлавал та хүмүүс яагаад ингэж их зовдөг вэ? Гэр бүлэрээ яавал жаргалтай амьдрах вэ гэсэн асуултад хариу авна. Би видео үзүүлье. Библи бол дэлхийн хамгийн өргөн тархсан ном. Танайх Библитэй юу? Гэр бүлэрээ одоо ч ирээдүйд ч жаргалтай сайхан амьдрах ухааныг Библи зааж өгдөг. Иеговагийн гишүүд танд Библи заахад бэлэн. Тэд Библийг илүү сайн ойлгодог болоход танд туслана. Танд шашны сургаал номлолыг биш, харин Библи юу гэж байдгийг заана. Библийн хичээл үн төлбөргүй. Библи судлах гарын авлагч үн төлбөргүй. Хизээ, хаана, хэр олон удаа хичээл хийхээ та өөрөө шийдээрэй. Библитэй холбоотой асуултыг сэдвээр нь хэлэлцдэг. Нэг удаагийн хичээл 10 минут, 1 цаг, эсвэл бүр олон цаг байж болно. Та Библийн хичээл хийлээгээд Иеговагийн гишч болох албагүй. Шалгалт авахгүй. Нэг удаагийн хичээлээр хэр их юм үзэхээр та өөрөө шийдэж болно. Судлахад зориулсан янз бүрийн гарын амлага байдаг. Та өөртөө хэрэгтэй гэсэн хэвлэлээ үзэж болно. Иеговагийн гишүүдтэй хичээл хийхээс өмнө хичээлдээ бэлдэж, хэвлэлээ уншиж, судлах боломжтой. Та гэртээ эсвэл утсаар интернетээр хичээл хийх боломжтой. Библийн мэрэгэн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэж авбал та жинхэнэ ёсоор жаргалтай амьдрна. Онлайнаар анкет бүгэлбэл Иеговагийн гэрч тантай холбоо барьж, таны хүссэн үед боломжтой гэсэн газар Библи заана. Энэ хэвлэлээр бид хичээл хийдэг юм. Арын хуудсанд сэдвүүдийн жагсааж бичсэн. Та алийг сонирхож байна вэ? Энэ гэр бүлийн тухай 9 дугаар хичээл. За тэгвэл танд 2 минутын зав байвал энэ хичээлээс жаахан ярилцъя.